Сайн байцгаана уу? Та бүхэнд Scratch програмтай хэрхэн ажиллах талаар заавар видео хичээл хүргье. Scratch програмтай ажиллахын тулд Scratch програмыг бид нэр компьютер дээр татаж аваад ашиглаж болно. Эсвэл вебд суурилсан хэлбэрээр ашиглах боломжтой. Scratch MIT Edu сайт руу нэвтрэн орно. За Scratch програм бол MIT-гээс гаргасан блогт суурилсан програм юм аа. Join эсвэл энэ join Scratch гэдэг команд дээр дарж бүртгэлээ эхлүүлнэ. Scratch дээр бүртгэлээ эхлүүлэхийн тулд username өгнө. Хэрэглэгчийнхаа нууц үгийг харуулж болно. Эсвэл харуулахгүй байх ёстой. Хамгийн багадаа 6 оронтой тоо байх ёстой гэсэн сонголт байна. За код бичиж өгье. Өсөг тоо болж өгвөл hello хийгээрэй. Next. Ийм хэрэглэгч байгаа гэж. За улсаа сонгоно. Next. Төрсөн сар өдөр сонгоод орох боломжтой. Хүйс сонгоно. Мөн өөр имэйл хаягаа оруулж өгнө. Create account дарснаар бүртгэл баталгаажнаа. Get started авч дараад үргэлжлүүлээ. Хэрэглэгчийн бүртгэл байна. Аккаунтын тохиргоо байна. Гарах файл руугаа дараад орж болно. Файл руугаа дараад өөрийнхөө мэдээллүүдийг өөрчлөөд оролцох боломжтой. Scratch гэдэг энэ товчон дээр дарахаар Scratch-тай холбоотой бүх энэ мэдээллүүд гарч ирж байна. За өөрөх имэйл хаягийг баталгаажуулаарай гэж. За мэйл хаяг дээр confirm хийх хэрэгтэй шүү гэж. Шинэ мэйл ирж байгаа. Тэр линкээр нь confirm хийх боломжтой гэж. Шинэ талбар үүсгэхийн тулд create тавьж дарж үүсгэн project-ийн үндсэн хэсгийг тайлбарлая. Энд ашиглах блок кодууд нь харагдаж байна. Энд үндсэн талбарууд байна. Энд байгаа блок кодуудыг энэ үндсэн талбар дээр авч ашиглана. Тухайлбал энд дотроос go буюу энэ ногоонд авч дарж үр дүнгээ харах үед юу хийдэг байх вэ гэдгийг зааж өгнө. Settings дээр хэл болон үдний тохиргоог сонгоно. За files гэсгээсээ одоо хадгалах уу, хувилж хадгалах уу, компьютероос оруулах юм уу, эсвэл компьютер руу хадгалах юм гэдэг тохиргоонууд байна. Edit гэх энэ хоёр гармууд байгаа. Энэ дээр файлын нэрээ өгнө. Энд байгаа дөрүүдийг сольж болно. Delete-аараа устгаад эсвэл эндээсээ дөрүүдээ хайгаад сонгоод оруулах боломжтой. За нэг дүр сонгож оруулж үзье. Бөмбөг гэсэн дүр байна. Бөмбөг гэсэн sprite буюу дүр гэж хэлээд байна. За энэ дөрүүдийг ашиглаж олно. За мөн background-ыг бас сонгох боломжтой. Background гэдэг энэ бөмбөгтэй холбоотой сонголт бид нар бөмбөг сонгосон учраас энэ тал ашиглаж болно. Энэ маань эргэлт хийж жишээ 1 гэд хадгалъя. За компьютер руугаа бас хадгалаад авч олно гэдэг ийм сонголтууд байгаа. За Scratch тавтай дараад ихтэй нүүр хуцраа буцаа шилжиж Explorer буюу өмнө нь үүссэн байгаа энэ прожектуудыг судлаад үзэх боломжтой. Idea хэсгээс ямар прожектууд үүсгэх боломжтой гэсэн санаанууд, жишээнүүдийг эндээс сонгоод ашиглах боломжтой. PDF хувилбараар татаад ашиглаад үзэж олно. Кодын картууд байна. PDF файлыг татаад харъя. За картууд байна. За when this sprite clicked гэдэг sprite буюу яг энэ дүр ямар өнгөтэйгээр яаж өөрчлөгдөх юм бэ гэдэг энэ сонголтууд байна. Энэ жишээнүүдийг татаад харах боломжтой. Үзээд дагаад хийх боломжтой. About Scratch-ийн тухай байна. Хэрний Scratch дээр хэрхэн кодчдгийг, Scratch-ийг хэрхэн ашиглах ёстой гэдэг энэ заавар мэдээлэлүүд байгаа. Scratch-ийг хэрэглэгч боллоо.